Сайн байцгаана уу эрхэм хүндэт үзэгчдээ. ТV-с телевиз тээврийн цагдаагийн газар Дижитон студийн хамтран явуулдаг гарс нэвтрүүлгийн шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Эрхэм үзэгч та бүхэн техникийн зөвлөгөөний дагавар хөтлөгч болон техникийн зөвлөгөөний хэрэгэ тэнхрүүлэг болон гарс нэвтрүүлгээр үзэхээс гадна автомашин, спорт сонирхогчдод зориулдаг хобби болон мөн энэ нэвтрүүлгээрээ үзэх болно. Харин үзэгч та бүхэн нэвтрүүлгийн эхэнд хянах самар болон хөл авч үзцгээе нөө. Зам хөдөлгөөнд оролцож байгаа жолооч иргэдтэй хөдөлгөөнд оролцож явж байгаа үедээ зам орчин руугаа нэгт анхаарлаа хандуулах. Хоёр дахь юм бол замын зэрэгэлдэх тэмдгийг сайтар анзаараар зүйлжлэмээр байна. За сүүлийн үед явгууны гарцтай гарамтай хэсгээр гарч байгаа явган зөрчигчийг мөргөж өвдөх тохиолдол цагдаагийн байгууллагууд бүртгэж байгаа. За энэ төрлийн ослоос уртсан зэрэглэх зорилгоор бол цагдаагийн байгууллагаас хяналтчлагтыг бол тогтмол тавьж ажиллаж байна. За хамгийн гол манай хөдөлгөөнд оролцож байгаа жолооч иргэд маань замын хөдөлгөөний дүрм заасны дагуу уулзуур гарц руу та дөхөж ирээд хурдаас харуулах ёстой. Гэтэл энэ дүрмийн залтыг баримтлаагүй улмаас уулзуур гарц руу дөхөж ирээд гэрлэр амжи гэдэг байдлаар хурдаа хэтрүүлснээр шалтгаалаад яг чүрхцэн явгууныхаа ногоон гэрлэр гарч байгаа явган зөрчигчийг мөргөж өвдөх. За мөн дээрээс нь жолооч замын хөдөлгөөний дүрмийн 16-гийн нэгт заасан байдаг. Та зохицуулдаггүй явгууны гарц буюу зохицуулдаг явгууны гарцаар нэвтрэхтэй тухайн замаар зам хөндлөн гарч байгаа явган зөрчигчд зам тавьж өгнө гэж заасан байдаг. За 16-гийн 3 гэх юм бол таны зэрэгцээ игнэнд явуулж хурдаас харуулбал та мөн дагаж хурдаас харуулж явган зөрчигчд зам тавьж өгөх ёстой гэсэн энэ дүрмийн залтыг жолооч иргэд маань баримтлахгүй байна. За дараагийн зүйл гэх юм бол зорчих хэсгийн 1-р игнэ буюу яг явгууны гарцны 1-р игнэн дээр тэр эрслээ түр буюу удах заар зогсоочдөг. Энэ нь өөрөө дүрмд хоригдсан залт байдаг. За ингээд тухайн гарцаар гарч байгаа явган зөрчигчийг үзэгдэх орчин нэгт халахлах. Хоёрт бусад хөдөлгөөнд оролцогч нарт авир саад бий болгох юм эрсдлийг жолооч иргэд маань гаргаад байна. Тэгэхээр явгууны гарцны 1-р игнэн дээр та бүхэн тээвэр эрслээ бити тавиачаа гэдэг зөвлөжилмээр байна. Жолооч хүн бол хөдөлгөөнд оролцоо явж байхдаа уулзуур гарц руу дөхөж ирээд явгууны гарц байвал баруун зүүн тийшээ хоёр гарцны хоёр талыг заавал тарах хэрэгтэй. Тэрийг шалгаагүй улмаас бага насны хүүхэд автомашинд мөрөгдөж байна. Тэр зүйлийг нэгтэлж үзээгүй улмаас явган зөрчигчийг гарцаар харж байхад мөрөж хэмтэж байгаа юм зам дээр өслийн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллага хэд хэдэн тохиолдолд бүртгэгдсэн байна. Тэгэхээр жолооч танаас шалтгааллах маш олон анхаарах хүчин зүйлсүүд бол байдаг шүү гэдэгс цагдаагийн байгууллагаас зөвлөжлмөр байна. Замын дээрээс нь ер нь бол уран талааны цаг ойртож байна. Хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо заавал шалгаж байгаа төтлөөр гэдэгс зөвлөжлмөр байна. Хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгаагүй болмоос бага насны хүүхдийг мөргөж хэмтэх тээвэр эрслийн сохор бус буюу хоёр толны доор урталт хойдолд сохор буст орсон хүүхд бол харагддаг. Зам орчноо шалгаагүй болмоос бага насны хүүхдийг урагшлах юм уу ухрах үйлдэл ихтэй мөргөж хэмтэх амьсын хурах ийм харамсалтай хэргийн дуудлага бол 2024 онд бол хэд хэд удаа цагдаагийн байгууллагад бүртгэжсэн. Тэгэхээр энэ төрлийн ослоос уртсан зэрэглэхийн тулд манай эцэгчүүд маань хашаан дотор хүүхд тоглож байгаа ч гэсэн тээвэр эрслээс хол. За тухайн тээвэр эрслээ асаагаад хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо заавал шалгаж байгаа гэдгийг зөвлөжлмээр байна. За хүүхдээ айлгүй байдал манай эцэгчүүд маань анхаарлаа сайтар хандуулаарай. Орон нутгийн замд ээж аав асар хамгаалагчтайгаа хөдөлгөөнд зорчигч хэлбэрээр оролцож явж байгаад хүүхэд гэмтэх, амьсаа алдах харамсалтай тохиолдлууд бол цагдаагийн байгууллагад бүртгэж байгаа. Тэгэхээр манай эцэгчүүд хүүхдийг зориултын суудлын дээр суулгах, зам муу хамгаалах усын зүйлэх энэ зүйл дээр онцгойлон анхаарахыг зөвлөжлмээр байна. Та хичнээн зөвлөө хажуугаар явжсэн ч гэсэн бусад хөдөлгөөнд оролцож байгаа хэд маань дүрм зөрчсөний улмаас ирээд мөрөх эрсдэл гарвал тэр эрсдэл дотор хүүхэд биеинжинд хөнгөн хамгийн түрүүнд гэмтэх бэртэх эрсдэл байдаг учраас энэ дээр онцгойлон анхаарахыг хүүхдээ айлгүй тээвэрлэлтийг хангаж авахыг та бүхэндээ цагдаагийн байгууллагаас зөвлөжлмээр байна.
Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэг гарц бол хууль дүрмээ сахин биелүүлэх гэдгийг манай гарц нэвтрүүлгийн хянах самбар болон үзээд ойлгож мэдсэн баха. Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажил зөвхөн замын цагдаагийн ажил гэлтгүй хөдөлгөөнд оролцож байгаа хэн боловч анхаарал болгоомжтой явснаар замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хадгалж зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх нэгэн гарц болох юм аа. Одоо тэгвэл мөн автомашины моторын болоод ерөн системүүдийн бохирдлыг хэрхэн яаж цэвэрлэх, өндөр үнэтэй засвар үйлчилгээнээс хэрхэн сэргийлж байх талаар зөвлөгөө хүргэдэг техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болон жолооч та бүхэндээ хүргэж байна. Манай амгаа ирж юм хийлэгдэг юм байна. Нууцаар. Тэгээ тэрийг мэдээд сая энд ирээд бас хийлгэхээр ингээд ирээ сая хийлээ. Амгаа өөрөө зүгээр ярьжсэн бохоггүй. Айгуу гоё болж ийн хүчин сайжраад бензин идэлт нь их багасж ийн гэж хэлсэн. Тэгээ одоо тэрийг төрчж үзэх гээл хийлгэж байна. Энд ч одоо сайхан яаж штт өнгөрч штт. Хөөхөн ухас гээд. Амгаа хэр үнэ ярьдсан байна. Худлаагаасаа яриад байна уу гэдгийг одоо шалгачээ. Бензин банк руу бол бензиний системийг цэвэрлэдэг тийм шингэн байдсан байна. Мотор руу бол мотор цэвэрлж, мотор бэхжүүлдэг тийм шингэн байдаг юм байна. Энэ хоёрыг хийлээ. Одоо тэгээд нэг нэлээд удаан давхиатах гэж байна. 20-30 км явчаад тэгээд сайхан онгоох юм шиг байна. Бүр ингэж ялцчаад юу замын үд явдаг байжээ. Энэ эрс мэдрэгдэж шүү. Бүр ингэж тийч чинь бүр зууралтаад байгаа юм шиг санагдаад байсан. Их хүнд байсан чинь одоо ч зүгээр янзын хөнгөн болж штэ. Амгаагийн чи хонд бол та би бол орчин үеийн техник технологиг их тийм биширж явдаг хөө. Нано юмнууд чинь их сайн штэ. Нано бүтээгдэхүүнүүд. Минийх ер нь нэг жоохон өгсөөр газар нэг жоохон бас нэг гიშгүүлэх гээд байдаг болцсон байлээ. Ер нь сая ингээд дархан мархан өдөө явж байхад жоохон өгсөөр газар руу ингээд өгсөөр даваа маваа өгсгөр жоохон гიშгүүлж илээ. Бид жоохон моторын хүч жоохон багассан байна уу гэж бодоод. Анх бол тархан цууныг авчаад явж байхад бол өстой 5 4 мөр бараг 4 идтэй идчих шиг байсан шин. 20 ид мэдтэй зааж ирсэн шүү дээ. Анх. Тэгээ одоо бол тэрэндээ арай хөрөхгүй яваад байгаа байхгүй. Эсвэл бол одоо гайгүй л байна. Гоё л болж байгаа шүү. Энэ аргагүй нөгөө орж ирээд олон жил болцсон болохоор манай бензин тэгээд бас баталгаатай цэвэр бензинч бас хэцүү шүү дээ. Тэр одоо л ишиг гоё л. Зүгээр моторын тагаа онгоолгоод харахад л дотор л 0 нагаар байгаа юм чи. Тэр одоо ингээ явахад дараа би жоохон ингээ хүч шаардахгүйгээр уртаа авчиад л та биш. Хөнгөрч байна. Энэ ер нь их гიშгүүлэхэ болчлоо. Наа чи ингээ дандаа 20-с дээш явж шүү дээ одоо. Явсан биш цай. Тийм. Яг шөөрхөн аль дотор жишээ нь ингээ инерцийн өвхрүүлэх гээд юуг болчихсон биш. Заавал гიშгүүлчих гээл юм урд авах гэхээр л одоо ер нь инерцээр аажимдаа хүчих болоход бол гоё л. Ой, юм блөө. Энэ ч ёо. Яг өнгөрөх ч шүү дээ. Ингэдэг хүн шүү. Хилээд байгаа шүү. Хүмүүс аягүй их асууж байгаа. Тэр чиний гүйччэдэд лидер автопарц чи яад хийдэг ингээд. Би хэлсэн л дээ. Гэхдээ одоо тэгээд ингээд машин тэрэг ингээд гоё болол хөнгөрөөл байх юм. Надад бол сайхан байдгийг та нар өөртөө очиод үзээрэй л гэдэг шүү дээ. Нарийн ширээ юмыг биеэрээ үзсэн дээ шүү дээ. Би ярих чинь нэг ондоо биеэрээ үзээд машин тэргэндээ хийгээд үйлчлэгийг аваад явах бол бас өөр шүү дээ. Би бол олигтой тайлбарч чадахгүй шүү дээ. Тэгээд сайхан байна, баярлж гэн гээл тэгэл болох шүү дээ. Хавар хүртэл толгоо өвдөхгүй, намар хүртэл толгоо өвдөхгүй гээл тэгээд цаашаа байхгүй шүү дээ би ч тэгээд. Бусдын өөртөө ирэл үзэх хэрэгтэй л дээ ер нь бол. За би бол сая ингээд нөгөө цэвэрлэгчийн хийгээ явахад бол яадаг юм бэ? Ямар ч гэсэн нөгөө нэг их хүч гаргаж одоо хаазаа их жоохон гიშгэж хүч авч хурдан авдаг байсан бол сүүлдээ бол тэр нь их гайгүй болчт юм байна. Гიშгүүлэхгүйгээр өөрөө хурдан авч эхэлж байна. Бол тэгж санагдлаа. Тэгээд ч уусаа энэ машин чи өөрөө тэр заалтан байгаа юм чаа. Тэр заалтан дээр бол дандаа 20-с дээшийг л заасан. 20-с дээшээ гэдэг чи одоо бараг 4.1 хідэл идэд ийн гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр зэрэг маш бага идэд эхэлж байна л гэсэн үг. Одоо тэгээд хамгаалалтаа хийцээ одоо сая
Тэгээ одоо бүр гоё болох хаа яг манай амгаа хэлсэн бол үнэн л юм байна. Амгаа хэр үнийг ярьдаг хөө юм дээ. Тэ. Яг ер нь бол итгэж яваа. Амгаад бол их итгэж байгаа. Хөдөө явахдаа хилчээд явдаг байж. Эхлээд. Залхуур цээл л да би дааж. Квест айгүй хөөрхөн явдаг. Хөөрхөн явдал та тэрэг байсан биз дээ. Та мороор бол одоо жороомор юмдгүү да. Тэгэхээр та бүхэн яаран тосоо солихоос асахаас өмнө энэ гол шалтгаануудаа арилгаад задлахгүй засах үйлчилгээнд орсноор та машины моторын эдлэгийг уртсгаж байна. Тэгэхээр жолооч та бүхэн тэргээ тэнхрүүлийн үйлчилгээнд задлахгүй засах үйлчилгээнд Leader Auto Parts компанид хандаж энэ үйлчилгээг авах боломжтой юм аа. Харин манай одоо Leader Auto Parts-ийн хаягийг бас тодорхой зааж өгнө үү гэсэн одоо саналууд утсаа маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хэлж өгье. Одоо чулуун овооны нохоотой өршөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Justin колонкоор өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн үргэлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж автомашины моторт үүсээд байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал Leader Auto Parts компани та бүхний өмнө нээлттэй. 2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 5515. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 991270 2016 онд үйлдвэрлэсэн Монголд 2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 5515. Барилга захиалагчид, барилгын ажил гүйцэтгэгчид 3 буг вакуум цонхны үйлдвэр чанартай үзэмжтэй вакуум цонх хаалгыг үйлдвэрлэж байна. Мөн ялаа шумуул хэдэн батханаас хамгаалах эвхэгдэг торны захиалга авч байна. 3 буг вакуум цонхны үйлдвэр бид танд хүч үйлчлэнэ. Гэр бүл бүхэн аз жаргалтай байг. Гарц нэвтрүүлгийн хянах самбар булангаар хууль дүрмээ биелүүлж явбал зам тээврийн ослоос сэргийлэх нэгэн гарц болно гэдгийг ойлгож авч байдаг бол жолооч нар маань техникийн зөвлөгөөний давхар хөтлөгч булан гүйцснээрээ мөн зам тээврийн ослоос сэргийлэхэд хөдөлгөөний аюулгүй байдал шууд нөлөөлдөг оригинал сэлбэг чухал аж холбогдолтой гэдгийг ойлгож мэдж байгаа хаа. Одоо тэгвэл үзэгч та бүхэндээ зориулдаг жолооч нартаа автомашин эзэмшигчдэд зориулж байдаг хобби болон төлөвлөж байна. Гурван минутын дотор чинь эхний 1 2 3-ын ариун бол давраг нэгээр би 2-оор. Биш Батнайрын тал нэгээр би 2-оор ариун бол давраг 3-оор зогсож илаа. Гараанаас гараа дугуй агараад 3 дугаар боссон дээр хугацаа алдсан. Тэгээ ариун бол даврагын машин саатцсан байна. Батнайрын тал авраг бас энд дугуй агаар зогссон юм байна. Батнайранд бас техник сатал гараад үлдчихлээ дээ. Тэгээ одоо машины минь бэлдсэн одоо миний хэд механикод байгаа шүү дээ. Багш Эрдэнэ ах. Манай Эги манай бэлэг жаргал гэдэг. Одоо миний 2 үнцэн механик. Тий. Тэгээд миний чиглэлж тамирч яадаг манай Батлаа дүүм байна. Одоо хаврын баха 100 төвцөнд би тэр бас төрүүлсэн шүү дээ. Тий. Тэгээ одоо сая энэ 250 төвцөнд ахиж 2 ор төрүүллээ. Би тэр сайхан явлаа. За мөн тэгээ шар настай компани захирал Батүнх найзтай маш их баярлалаа. Одоо энэ Нудрагангол Гилц Порш ээлж гээд энэ бүх юмыг одоо манай Батүнх маань одоо өгөж одоо явууллаа. Олон хэмжээний намаасар ганхуу ах юм байна хүргэн байгаа. Ганхуу ах маш их тусалсан. За тэгээд миний ерөнхий спонсор Автхим, Speed Energy, Zost Buda, Stefo Gold гэдэг одоо манай Батагийн компани. Ингээ сайхан ороод ирлээ. Өрсөлдөөнтэй боллоо. Үнэхээр одоо 1 2 3 битэл маш олон байр өөрчлөгдлөө шүү дээ. Манай тэр дэмжигчдийн баг соогороо. Тэ манай дүү охтууд маань ингээл гой 68 гээл цам цөмсөөл
Үнэхээр одоо фэнүүд мэн сайхан байлаа. Энэжлийнхаа энэ ширүү мань элсэн нэг суул явхад хэцүү модон дотроо коридортой бас чанга уултай, модтой, хадтай, чулуутай олон төрлийн замууд байгаа болохоор бас дахин маань ур чадвараар тэгэл гоё сайхан яваад ирээ төрүүллээ. Бидний цаг хугацаа машин дэргэндээ засвар үйлчлэг хийх бүх зүйлээр манай аргийнхан бол яг бат цогцтой тэмцээн уралдаан хаал тэмцээн болон хамт очиж идэг бид юурээс яг нэг гэр бүсгэл байдаг босоод одоо ингээл ихнэрүүдээр ингээ бөөнөрөө зогссоож байна. Кросс ралли баахаг оролцуулаад 33 болж би юм өгдөг. Стамер очоо. Хамаа тэгээд. Бүхий малгай хүн баг. Энэ чи ингэж ахаа бүх юм зөгчд юусэн ингэ. Энийг ингэж цонхоод ахаа өрүүл жолоод болоо. Тэгээд буугаад. Тэгээ энийг аваагүй юм аа. Энийг бол бас бүхий малгай. Өсгөр араа байх. Та ирээд жанаа юу ч яах. Бацаа таггүй. Тэ жанаа байх. Зат цацгаа. Ох. Нөгөө газар тагмагийн зөв бүжгөө гаргацсан шүү дээ. Моторн дэше гарч чи босоорсон нэ. Яаж тоо гопотгүй байсан те. Гопотгүй байсан. Гарс нэвтрүүлгийн дэлхийн авт 24/7 эхэлж байна. 2025 оны шинэ Fiat Grande Panda жижиг биетэй ч ухаалаг шийдлүүдтэй дан цахилгаан болон гибрид гэсэн хоёр сонголттой. Эхлээд хүч дамжуулах системүүдийг харцгаая. Цахилгаан Grande Panda-гийн мотор 83 кВт буюу 111 морины хүчтэй 44 кВт цаг багтаамжтай батарейгаар тэжээгдэнэ. Нэг цэнэгээр 199 майл буюу 320 км зам туулах чадвартай. 11 секундэд тэгээс 62 майл цагийн хурдыг авна. Харин хурдан цэнэглэгчээр 27 минутын дотор 80 хүртэл хувь цэнэглэн хурдан цэнэглэж байгаа биз? Хэрвээ та бензин ба цахилгааны хослуулсан хувилбарыг хүсэж байвал гибрид Grande Panda таны сонголт болно. Энэ 1.2 литрийн турбо 3 цилиндр хөдөлгөөртэй 100 морины хүчтэй 48 вольт литий-ион батарейтай хосолж түлшний хэмнэлт болон гүйцэтгэлийг нэмэгдүүлдэг. Гибрид горим, дэлгэцэн дээрх горимын мэдээлэл, тусгай таних тэмдэг зэрэг онцлогтой. Биеийн урт нь зөвхөн 399 м ч гэсэн тохилог дотоод орчин болон 361 литрийн ачааны хэсэгтэй. Загвар нь хуучны пандаг санагдуулам арын гэрэл панда гэсэн бичиг зэрэгээрээ өвөрмөц. Цахилгаан хувилбарын хамгийн сонирхолтой нь цэнэглэгч кабель нь Fiat логон доор нуугдсан байдаг. Техник талаасаа бол та Android Auto, Apple CarPlay, мөн яаралтай тоормслох систем, замын чиг баримжаа хадгалагч туслах, урд ба хойд талын зогсоолын мэдрэгчүүдээр бүрэн тоноглогдсон. Цахилгаан руу бүрэн шилжих эсвэл хосолсон шийдэл үү Fiat Grande Panda 2025 нь ухаалаг хотын машин, дахин төрсөн загвар, өдөр тутмын хэрэгцээнд яг тохирсон сонголт юм. Fiat Grande Panda 2025 авсаархан ухаалаг ирээдүйд бэлэн байна. Дараагийн машин BYD Yangwang U9 зүгээр л явдаг биш, хөдөлгөөнийг шинээр тодорхойлдог цахилгаан супер машин юм байна. Энэ автомашин 4 өндөр хүчин чадалтай цахилгаан мотороор тоноглогдсон бөгөөд нийтдээ 1287 морины хүч, 1680 Ньютон-метр эргүүлэх хүчтэй. Ердөө 236 секундэд нүд ирэмхийн 100, тэгээс 100 км/цагийн хурдыг авна. 80 кВт цаг литийн төмөр фосфатын батарейтай бөгөөд CLTC стандартын дагуу бүрэн цэнэгээр 465 км хүртэлх зайг туулах чадвартай юм байна. Хол замд ч хүч чадлаа алдахгүй. Гэхдээ U9-ыг үнэхээр онцгой болгодог нэг зүйл бол түүний D-Susy гэсэн ухаалаг түтгэл зүйлийн систем юм. Энэ систем машин бүрэн хяналтаа хөдөлж үсэрч чаддаг шинэ үеийн уян хатан байдал шинэлэг шийдлийн жишээ юм. Бараг 5 м урт
2 метрийн өргөн 1.3 метрээс намхан энэ машин аэродинамикийн хувьд маш оновчтой загвартай. 2.9 метрийн тэнхлэг хоорондын зайн тогтвортой байдал болон замд наалдастай явалтыг баталгаажуулна. Энэ бол зүгээр нэг супер машин биш. Энэ бол BYD-гийн ирээдүйн цахилгаан хөдөлгүүрт итгэл, хурд, технологийн ориглыг илэрхийлсэн тансаг бүтээл болжээ. Дараагийн машин 2025 оны Corvette ZR1. Америкийн хурдны шинэ үеийн эхлэл. Түүний зүрхэнд бол 5.5 литрийн хос турбото LT7 V8 хөдөлгүүр орших бөгөөд хавтраа тахирголтой DOHC бүтцтэй энэ хөдөлгүүр нь минутад 7000 удаа эргэж 1064 морины хүчийг гаргаж 828 фут эргүүлэх моментыг үйлдвэрлэв. Энэ бол Америкийн нэгдсэн улсад бүтээгдсэн хамгийн хүчтэй V8 хөдөлгүүр. Бас түүхэнд анх удаа турбото Corvette юм. Минутанд 8000 удаа эргэх хязгаарлалтаараа энэ аратан ZTK багцтай үед тэгээс 60 майл цаг хурдыг ердөө 2.3 секундэд авдаг. 4.1 майл замыг 9.6 секундэд 150 майл цагийн хурдтайгаар туулна. Харин дээд хурд нь 233 майл цаг 8 шаталтай хос холбоос хурдны хайрцаг нь хурдны шилжилтийг цахилгаан шиг хурдтай болгодог. 20 инчийн урд 21 инчийн арын дугуйнууд нь хагас өнгөн цагаанаар хийгдсэн. Michelin Pilot Sport 4S дугуйтайгаар зам дээр итгэлтэй хүчтэй барьц өгдөг. ZTK багц нь хүчирхэг даалгаварт зориулагдсан өндөр даралт үүсгэх аэродинамик дангуудыг нэмж өгсөн. Үүний зэрэгцээ адаптив түтгэлзүүлэлтийн систем нь хурд уян хатан байдлыг төгс тэнцвэржүүлдэг. Жин нь ердөө 3800 фунт орчим. Corvette ZR1 бол тэнцвэртэй бүтц түүхэн хүч дээд хурдны жинхэнэ хослол. Энэ бол зүгээр нэг Corvette биш. Энэ бол дахин төрсөн домог юм. За ингээд энэ удаагийн гарс нэвтрүүлгийн дэлхийн авто 24/7 хулангийн маань сүүлийн машиныг танилцуулах гэж байна. Энэ бол Lightyear TIG тогтвортой жолоодлогын ирээдүй. Энэ бол зүгээр л нэг цахилгаан машин биш. Нарны энергиээр тэжээгдэг анхны үйлдвэрлэлийн машин бөгөөд нарны үүсгүрт хөдөлгүүрийн салбар дахь шинэ алхам юм. Нарны хавдангийн дээвэртэй Lightyear TIG нь нарны гэрлээр зогсож байхдаа өөрөө цэнэглэгдэх боломжтой. Өдөрт 70 км хүрэх зайг ямар ч нэмэлт зардалгүйгээр байгаль орчноос авах болно. Гоёмсог аэродинамик дизайны ард 82 кВт батарей байрлана. Үүний хамт үр ашигтай хөдөлгүүрээр 500 км-ийн зайг бүрэн цэнэгээрээ явж чадна. Бүхэлдээ тогтворжуулсан ялгарлагүй, дизайн гоё төдийгүй өвөрмөц функцүүдтэй. Хөнгөн карбон шилэн материалаар бүтээсэн энэ ирээдүйн седан зөвхөн үзэмжтэй байгаа зогсохгүй харин өндөр гүйцэтгэлтэй. Өөрийн онцлог хэлбэр нь агаарын эсэргүүцлийг багасгаж нарны дээвэр нь машинтайгаа төгс нийцэж дэвшилтэд инженерчлэлийг харуулдаг. Дотор талд нь үр ашигтай байдал ба тансаг байдал нэгдсэн. Кабин минималист боловч тансаг бөгөөд тогтвортой материалууд нь өрөө бүрийг чимж жолоочд чиглэсэн орчинтой хөвдөг дэлгэц болон жолоочд туслах системүүд нь технологийн дэвшлийг илтгэдэг. Lightyear TIG тогтвортой жолоодлогын ирээдүй. Одоо тэгвэл мөн автомашины моторын болоод ерөн системүүдийн бохирдлыг хэрхэн яаж цэвэрлэх, өндөр үнэтэй засвар үйлчилгээнээс хэрхэн сэргийлж байх талаар зөвлөгөө хүргэдэг техникийн зөвлөгөөний тэргээ тэнхрүүлээ болон жолооч та бүхэндээ хүргэж байна. Эрхэм үзэгчдээ манай гарц нэвтрүүлгийн тэргээ тэнхрүүлээ болон жолооч та бүхэндээ хүрч байна. Бид тэргээ тэнхрүүлээ техникийн зөвлөгөөний болонгаараа жолооч нартай хэрэгтэй зөвлөгөө мэдээлэл хүргэж байдаг. Харин манай гарц нэвтрүүлгийн замын цагдаагийн мэдээлэл зөвлөгөө хүргэдэг одоо хянах самбар болонгаар нийтээр дагаж мөрдөх хууль дүрмийг, замын хөдөлгөөний хууль дүрмийг одоо таниулан сурталчилдаг бол харин энэ одоо техникийн зөвлөгөө хүргэдэг. Нийтээр дагаж мөрдөх хууль дүрмийг бол одоо их хурлаас батлаад одоо нийтээр энэ нийгэмд амьдарч байгаа бүх хүн энэ дүрмдээ захирагдаж одоо энэ дүрмээ баримталж замын хөдөлгөөнд оролцож явдаг бол автомашины өөрийн тэр бүтээсэн
автомашиныг бүтээхэд одоо физикийн хууль, шинжлэх ухаан, технологиг ашиглаж автомашиныг бүтээж түүнийг жолооч нар эзэмшээд хууль дүрмээ баримталж явж идэг. Тэгвэл замын хөдөлгөөний дүрм хуулиа баримтлаж явахаас гадна физикийн хуулийг зөрчих, хурд хэтрүүлэх гэдэг юм уу. За эсвэл одоо машины дотоод шаталтын моторууд бол физикийн үйлчлэлүүд одоо физикийн хөдөлгөөнүүд бий болж идэг. Хим физикийн одоо урвалууд явж ийнэ гэсэн да. Бензин шатаад тийм ээ агаар төрчний холимог шатаад мотор ажиллаж ийн гэдэг. Тэгвэл энэ машины техник хэрэгслийнхаа одоо энэ моторыг бохирдуулах гэдэг юм уу, янз бүрийн хим физикийн урвалын үр дүнд бохирдол бий болж идэг. Жолооч нарын бас буруу хэрэглэнээс болж бохирдол бий болох гэдэг юм уу, байгалийн хүчин зүйлээс болж бохирдол бий болж машины моторт одоо элэгдэл үүсч идэг. Тэгэхээр физикийн хуулийг бол зөрчиж болох ба хэрвээ зөрчих юм бол эвдрэл гарна, эсвэл физикийн хуулийг зөрчиж одоо хурдаа хэтрүүлж яваа зогсоох хэмжээний зайд тодорхой зайд л зогсно гэхээс бол одоо юу гэдгийг 100 км/цагийн хурдтай явж байгаад 1 метрийн зайд зогсно гэдэг бол өөрөө зогсох боломж хэрвэлээ гэдгийг бодоход энэ бол өөрөө физикийн хуулийн тухай яригдж байна. Тэгвэл энэ одоо юу гэдгийг одоо моторт эсэргүүцэл үүсээд моторын бензин шаталт ихсээд одоо утаа хаяад байна гэдэг маань элэгдэл явагдаж байна. Үрэлт бий болж байна, халалт бий болж байна гэсэн үг. Энийг яагаад та бүхэнд яриа тайлбарлаад байна гэхээр одоо манай Монголын нөхцөлд цаг уурын эрсдэс уур амьсгалтай өглөө өдөр дулаахан нэмэх градустай байжгаад орой хасах градус руу ороо гинт хөвтөрдөг. Өглөө дулаахан байжгаад оройн сэрүүсдэгч гэдэг юм уу. Нэг өдөрт одоо хэдэн улирлын өнгийг үзүүлж яадаг орон бол Монгол орн байдаг. Энэ цаг уурын өөрчлөлтөөс болж одоо машины моторт мөн конденсац үүсэх тийм ээ. Агаарын чиг төчний савнд орсноор агаарын чиг конденсацлагдаж ус болж тэр ус нь бензин шатхууныг бохирдуулж бензиний системийг бохирдуулаад тэр бохирдол шаталтыг муутгаснаас болж мотор одоо хөөд ортох бий болж моторын бохирдол үүсдэг. Бохирдол их үүсээд ирэхээр нөгөө одоо мотор бол маш сайн тосолгоотой, үрэлт багтаа байж аж моторын жигд ажиллагаа явж явах ёстой байдал бохирдлоос болоод дутуу шаталт үүсгээр нөгөө бохирдол нь эсэргүүцэл болж эхэлдэг. За тэгээд эсэргүүцэл болоод эхэлж байна гэдэг нөгөө тосолгоо муу явагдаад ирэхээр нөгөө ашиг туулийн коэффициент буурч байна. Тосолгоо муу явагдаад ирэхээр үрэлт үүсэж байна. Тэгээ үрэлтээс халалт үүсэж байна. За ингээд энэ физикийн үзэгдлүүдийн дотор явагдаад физикийн хуулийг зөрчиж болох бай гэж. Тэгэхээр энэ машина тэгвэл яаж зөв одоо арчлах вэ гэхээр leader of parts тэргээд тэнхрүүлээ одоо техникийн үйлчилгээг явуулж байгаа. Моторын жигд ажиллагааг, коропны жигд ажиллагаа хангах, явах хэдэнг урд хоод эрдвэгтэр хүч дамжуулагчийг цэвэрлж тосыг солих гэдэг урсгал үйлчилгээг явуулж тэргээ тэнхрүүлээ үйлчилгээг жолооч нартаа хүргэж байгаамаа. Тэгээ одоо манай энэ үйлчилгээнд хамрагдсан мөн нэгэн жолоочийн сэтгэлийг та бүхэндээ хүргэж байна. Би одоо энийг 3 жил унж байна. Тэгээд ер нь хүч байхгүй. Тэгээд энэ утаа хаяад ер нь явдгүй шүү. Тэгсэн одоо бол өстэй сая нэг 2 бодис хийгээд нэг 22 км яваад ирлээ. Эхний 5 км-ээс мэддэв юм. Хүч нь сайжраад тэгэл ер нь машины гүйлтэл эрс мэддэг юм. Энэ сансраас дөнгөж өнгөрөөл ерөөсөл. Сансар үрж байгаа л ер нь гүүр өнгөрөөл мэддэгч эхэлж онгоц юм шиг л нэг л энэ бөглөт юм нэг гайхуу аваа хийсэн юм шиг л болж илээ шүү дээ. Энэ үйлчлэгийг ер нь яаж бичсэн хүмүүс ингээ яриад байхад нэрээ тийм болов гэж бодоод ирсэн. Яаж ирсэн наашаа? Телевизээр ТV-с нэг гарц нэвтрүүлэг үзэж байгаа л гээл наашаа ирсэн тий. Тэгээд л өчтөр нөгөө пэс дээрээс leader of parts гэж ороод л яг хаагур яаж очдгийг зураглалын нэг дорооноор авсан зураглалыг хараад тэгэл үзсэн тий. Олоод ирсэн. Тий. Ер нь одоо койлц мэлц тавигдаад ер нь моторын хүч сайжрал. Энийг ч одоо 80 км/цагийн уртаа яваад л моторын даралт 3 мөр хурж иж нэг 70 80-тай явдаг байсан. Тэгсэн чинь одоо 1.8-тай яваад л 90 хурж шүү дээ. Тэгээ юу яаж ирсэн юм бэ? Ер нь төрөндний цэвэрлэгээ хийж ирсэн үү? Ер нь хилзэнээс юм одоо хүчгүй болчихсон тэр талаар. Огт үйлчлэгээ хэлж байгаа нодлоо өглөөс 11 сараас л ер нь муудаад ирсэн. Одоо тосоос уйл чинь тэгээ ахаад нэмэлт 2 бодисоо хий чинь. Тэгэхээр бүр л сайхан болох та. Жолоочийн сэтгэлдлийг сонслоо. 98 оны машин тэгээ явахгүй хүчгүй болсон байсан. Энэ үйлчилгээ хийгээд маш сайхан хүчтэй боллоо.
нэр миний машин тэнхэрч байна гэсэн сэтгэлийг та бүхэнд хүргэснийг сая сонссон баг. Тэгэхээр манай одоо лидер авто партийн хаягийг бас тодорхой зааж өгнө гэсэн одоо саналууд утсаар маш их ирж байгаа учраас бид та бүхэндээ хаягийг тодорхой хийж өгье. Одоо Чулуун овооны Мохотой өшөөнөөс зүүн тийш 500 орчим метрээс одоо Жастин колокоор өөрөөр хэлбэл шинэ анагаахын сургуулийн баруун талаар, ботаникийн хүрээлэнгийн баруун талаар урагшаа салсан туслах замаар ороод Жанжин клуб байгаа. Жанжин клубээс урагшаа засамлаа мөн дагаж яваад зүүн ирэхэд байрлаж байгаа. Тэгэхээр эрхэм үйлчлүүлэгч автомашин эзэмшигчид та бүхэн автомашиныхаа доголыг арилгаж автомашины моторт үүсэж байгаа эвдэрлийг задлахгүй засуулах үйлчилгээг авахыг хүсч байвал Leader Auto Parts компани та бүхний өмнө нээлттэй жолооч та бүхний алтан шар зам үлцээтэй байх болтугай. (2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 5515. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр таны барьж буй барилга саруулхан дулаахан чанартай байхын тулд таны ажиллаж амьдрах барилга орон сууц дуу чимээ шороо тоосноос ангид тусгаарлагдж байхын тухайд бид үйлдвэрлэе. Вакуум цонх хаалганы 3 буг үйлдвэр утас 991270 2016 онд үйлдвэрлэсэн Монголд 2018 онд үйлдвэрлэгдсэн 2023 онд Монголд орж ирсэн 2500 дизель хөдөлгөөртэй 6 хүний суудалтай хагас ачааны Nissan Caravan автомашин зарна. Утасны дугаар 99174478 9520 5515. Жолооч нар маань техникийн боловсролоо дээшлүүлж автомашины эвдрэл гэмтэл юунаас болдог, тэрнээс яаж үрдсэн сэргийлэх вэ, өндөр зардалтай засвар төрөхгүй тул ямар арчилгаа үйлчилгээг хийлгэж байх талаар техникийн зөвлөгөөний тэргээд инхрүүлгийн болонгуудаас мэдлэгээ одоо аривжуулж яадаг бах. Ингэж техник үйлчилгээгээ цаг тухайд нь хийснээрээ одоо автомашин хөдөө гадаа юм уу хааны газар явж байгаа саатахгүй байх, мотор болон бохирдлоос үүдэлтэй саадалд өртөхгүй байх гэдэг өндөр ач холбогдолтойг манай гарс нэвтрүүлгийн техникийн зөвлөгөөнүүдээс ойлгож мэдчихэдэг гэж бид итгэж байна. Ингээд гарс нэвтрүүлгийг анхааран үзсэн эрхэм үзэгч жолооч та бүхэндээ баярлалаа. Дараагийн нэвтрүүлгээрээ дахин уулзлаа баяртай. Эрхэм жолооч та бүхний алтан шар зам үлзээтэй байх болтугай.